Каменбер бяцлаг. Хурдан наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хөрөмтэй юм аа. Хөрмөө өгч жаала. Чи энэ хөрмээр дутахгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Баттай хэлчихье. Игдүүтэй юм аа. Миний хөлбөр салганчихлаа. Их шигүү бяцлаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болгооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэхийг чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хөөхд чинь хаанаас гараад ирвэ? Хүч иргэлэг бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэх үстэй. Чамайг таацсан уу? Битгий босдыг хэрэгт оролцож бай. Өөрийгөө чамгааж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хоёлаа ашгүй зогтож чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хоёлаа танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг ин гэдгийг. Каменбер бяцлаг. Каменбер гинэ. Чи нэг алдартай үнэртэй бидтэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм. За юу? Сайн уу наадаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ Каменбер бяцлаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтавцгаая. Бяцлага. Хэцүү байна. Би яаж амьдралыг чи сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг заа юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаарай. Ноён талах чам тусалж чадна. Бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг одын хамгийн гайхамшигтай өсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзэж л бай шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олох та. Би чанд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохон миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бяцлаг юм байж тээ. Хэцүү байх та. Мэдсэн юм аа. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтан тусалсан. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүсэн сүйрэх байсан юм да. Тэдний хэр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Дэмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгийг хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэдүүгээ эхлэе. Ноён талхаа юм дооролт. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэгий. Би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхийн үнэр вэ?
Юу болоод байгаа юм бэ? Гачаасан суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар өнөртөж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Инээ өвгийн өнөртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Камембер шиг л байна да. Чамаас өнөртөж байгаа үстэй. Камембер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэгч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ бишээ хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үдээ. Чамаас гэхсэн илүү. Үгүй. Би ч гэсэн мууцсан мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн бас гаргаж байгаа юм шоко? Би одоо яалтай билээ. Яа, талхны үүрмэг минь гэж. Үгүй. Би яагаад ингэж сунгаад байна? Би эсвэж болох юм нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгээд л муухай өнөртэй байгаа байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өвччихэж дараа дахиад ирээ. Тийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бясалга намайг уучлаарай. Би хэлсэн шигээ өнрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хэзээ нэг өдөр би чам шиг цагаан идэ болмоор байна. За баяртай. Баяртай. Бясалгач нь цагаан идэ шүү дээ. Бяслагны тоглоомын талбай. Хөөе сүү, явж тоглоцгоё. Сайн уу бясалгаа? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгд л завгүй хий. Чи баг сургуульд орчихоо үстэй гоовда бяслаг минь гэж. Хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж, орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурч хэрхэвж болохгүй шүү. За ойлголоо. Тийм завтай байгаа юм бол зайцх нэг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан явцгаая чаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хөөе, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажидмаар байгаа мó. За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажиндаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй юм аа. Бяслаг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм. Ингэж дүүжин даажинддаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ зайцхан? Голсоор. Энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцхан. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ, би ахаад амьсгалж байна. Уг нь их хөвгөлтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ?
Энд баган барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Цайцгаа хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийх үү? Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу? Энэ хог чинь ажилддаг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хийм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэрээ сүйтэй талах. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай өрмөгтэй Жигнэмэг. Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Дотор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл төгс тоглоомын талбай барих шиг амарх юм байх. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тийм ээ. Энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болоо вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа. Одоо би авангард биш, амттан шиг нүдгэлбэн чимэг нэмээд л болоо юм. Хитрхи чанар болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загвар руу 0 мэн гинэ? Яаша инженер. Чи юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээрээ. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, бэслэха. Наана хараад л зогсоод байх юм уу? Ирээд бидэнд туслахгүй мó? За. Багийн хаан, хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1, 2, 3. Ой, наадах сайн тогтолцоо хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараачийн алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өг сонголт байхгүй гэж юу? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчгээд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэн чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурл нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясдаг. Бид тоглоомын талбай баригтанд тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. Үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Олгоор модыг энд, хөндлөвч модыг тэнд. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд тань баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний эндх ажил дуслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу? Тэр шинэ тоглоомын талбайг хардаа. Тоглоомын талбай гинэ хөгжөөнд парк юм шүү. Аврах том юм аа. Их хөгжилтэй байх та.
Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болов уу аа? Муухай үнэртэй гэж шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болдгүй юм дээ. Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш би бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үнэнээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа. Баярлалаа найзаа. Шатрын хаан. Сүү шатар тожиход гөлөөсөн царай гаргаж сурах нь чухал. Юу ч болж байсан миний царай хувирдаг. Бас шоко. Мэдээж ойлгомжтой нүүдэл хийх юм болж үз. Тархиа сайн ажиллуул. Энэ тарих шатар тоглож байгаагүй юм л да. Би өсчний газрын ялагдшгүй аврах хэвээрээ үлдлээ. Арай болоогүй шүү ирхмээ. Та зайцсхныг хожоог байгаа. Зайцсхандаа шатар тоглох уу? Зайцхан. Тэглээ. Би нохойг тэмцээн дуудаж байна. Хайцсан. Чглаа хэд хожигдсан бэ? 17 тоглоод 17 хожигдож байна. Уцаад ирээ. Би хожихоос явахгүй. Тэгээд дарагчин үсчний газар алдчихсан юм уу? Үгүй ээ. Зүгээр л шатар тоглоод хожигдчихсан. Зайцхан шатар сайн тоглодог юм байна. Хөөх. Зайцхан шатар сайн тоглодог нохоо гэж юу? Ноён талхаа би яах гэж байгаа гэж зайцхныг хотын шатрын тэмцээнд оруулсан. Шатрын тэмцээн гинэ. Тийм ээ. Талхны мухлаг хот жил болгон тэмцээн зохиодог. Ялагч нь их том шагнал авна. Шагналаа? Яслага үзэг аваатар. Тэмцээнд хожих хэрэгтэй байна. Сургуулийн шатрын бүлэг хэрэгтэй шүү. Сайн жаа. Хожид гимштэй. Үгүй бол өнөө өрөө өсний гадар шал дэмий хаасан болно. Зайцхан хожноо. Би баттай мэдэж байна. Таныг дандаа хожсон тийм үстэй. Зайцхан би чамд итгэж байна. Энэ миний танилцуулга. Хөөе, тэрүүгээр орох юм байна. Язя. Хүнс явуулахын ард хэн юугаа үлдээснийг харлаа. Арай хугацаанд дууссан маангууд энэ тэмцээнд орохгүй үстэй. Нөгөө чипс байна. Үгүй шүү. Бид өөрсдөө энэ тэмцээнд орох тэнэг амьтад биш ээ. Манай тоглогч бол зайцхан. Нохооч нү. Нохооч нь шатар тоглох юм уу? Арай хитэрнэ. Нохоо чатра. Өшөөрэй. Өдөөд таних хэрэггүй шүү. Итгэхгүй байгаа л да. Зайцхан ноён талхтаа шатар тоглоод 17 удаа хожсон. Манай өсчний газрын хамгийн сайн шатарчин бас игдүүтэй. Сүү. Гөлөөсөн царайг санахгүй байна уу? За амжилт хүсье дээ. Хожмол яаж нохоо шиг бөмбөг барьж яваад газар өнгөрөхийг надад зааж өгөөрэй. Энэ чипс хизээ давстаа маамихаа мэддэггүй юм байх та. Чипс бидний хамгийн том өрсөлдөгч өнгөрсөн жилийн авраг. Шудраг бусаар булхацыг ялагч болсныг нь азар олж мэдсэн. Чипс нөгөө тоглогчийн уух юмруу хүчтэй туулгах юм хийсэн. Тэгжэл бодлоо ихсэн. Дараа нь чипс угаалгын өрөө орох тэмдгийг солисноос болж бүгд төөрсөн. Өөдгөө чипс энэ жил бас юу сэдэх гэж байгаа бол Бойлж үз. Бидний хэнч чипсийн зүггүй нарганд хуурдах тэнэг биш шүү дээ. Тийм ээ. Тэр үнэн шүү. Бүгдээрээ их л чипсийг зогсоно. Яагаад гэдэс өвдөд би сонирн болоод байна. Сүү, яасан бэ? зүгээр үү? Ойлгохгүй байна. Өнөөдөр би чипсний өгсөн жүүснээс өөр юу ч уугаагүй дээ. Таарчтэй сүү. Тэр муу ялдарсан төмс хаана вэ? Муухай төмс юм да. Аль хэдийн бохир аргаа хэрэглээд эхэлчихсэн гэж юу? Хөөе, тэмцээн 3 цагаас нааш эхлэхгүй юм шиг байна. Би кофе ууж амжих юм байна. Баяр дээ. За. Зайцгаа 3 цаг болтол юу хиймээр вэ? Тэмцээн 3 цагт биш 1 цагт юм байна штэ. Ноён талхаа. Чипс ноён талхыг хүртэл хурч дөнгөлөө. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Тавта морил. Талхны мухлаг хотын шатарчид. Бястагта пирогнуудаа. Би бол хөтөгч Сармбав. За одоо эхэлцгээе. Зөвхөн шатрын хаалд тэлмийн эзэн болно. Эсвэл шатрын хатанч байж болно. Ингээд эхэлцгээе.
Манай эхний өрсөлдөгч хаа холын мөстэй хайрцагнаас ирсэн талх их сургуулийн эсэл чихрийн эдийн засгаар дүүргэсэн эрдэмтэн шоколадтай донат. Харин энэ талд эндэгний нохоо юм шиг байх юм. Зайцхан. Урагшаа зайцхан тийм ээ. Өнөөдөр хэн нь 2 дугаар шатанд үлдэх вэ? Харцгаая. За. Эхлээд. Үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй үйл явдал болж байна. Зайцхан өрсөлдөгчийнхөө ноёныг даруухан мориор буулгаж авлаа. Энэ гүлэг шүвгийн 8-д шалгарч үлдэх нэ. Сайн бай зайцхан. Тоглоод байгаарай. Чи хончноо. Бас ахиад л үзэгчтэй. Агас чигшээгийн тоглогчид зай гаргаарай. Бас ахиад уу. Эцсийн шатанд шалгарч чадлаа. Урагшаа хот дог минь. Урагшаа. Зайцхан чи хамгийн мундаг нь. Яасан гих итгэлтэй байх юм? Чамд зажлах оймс юм уу ших галын хор алгуу? Өөдгөө чипс. Ноён талах сүү хоёр урхид ч унсан байх та. Гэхдээ зайцсан яасан ч урхид ч унахгүй шүү. Ха. Тэр хоёрыг хуурах ичмээр амархан байсан. Энэ хоёр өрсөлдөгч шатрын түүхэнд шилдэгүүд гэж бийжигдэнэ. За ингээд бид сүүлчийн шатанда ирлээ. Түүхэнд бичигдээгүй гайхамшигт шатрын тэмцээн болно. Гашуун бас давстай. Гэхдээ давсч биш, цагаан зууч биш. Авраг эргэн ирлээ. Алга ташин ухтан авцгаая. Чипс. Өнөөдөр тесрэл хийсэн супер одоо шинэхэн тоглогч, гентийн ялагч нохоо. Зайцхан. Шаажаад минь үдүүдэд өгөрөө. Очоод яаж хождгийг харуулад өг. Яа за, олон юм нуршаад яах вэ? Ингээд эхэлцгээе. Хахалтай. Яаж юм болдог байна? Чипс ямар ч хамгаалдаггүй боллоо. Үнэхээр тэнэг санагдаж байгаа да. Энэ гөлөг шилдэг нь болох замдаа орох шиг боллоо. Ухаан та юм а хүлээн зөвшөөрье. Их бууга гаргах цаг боллоо. Одоо болох хацдаг хэрэгэ. Өсч байгаа үстэй тийм ээ. Би хатаасан мах авчирсан. Энд чи шудраг бос байна. Сайхан өнөртэй хоолоор өрсөлдөгчийн анхаарлыг сатааруулж байна. Баялдаа. Өөртөө зэрүү жамстан гаргаж ирж болохгүй гэдэг дүрэн байхгүй штэ. Ийм дүрэн байхгүй. Тоглоом үргэлжилнэ. Хожигдож ихэллээ. Зайцхан тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Зүгийн балтамд талах минь гэж. Яасан одоо л нэгэн тоглоход бэлэн болоо юу чи? Одоо намайг хатаасан махны өнөр сатааруулж чадахгүй. Чи ч өнгөрсөн дөө. Ялзарсан төмсөө. Нохойд хожигдож байснаас ялз буцалсан минь дээр. Май чи хотч нохой минь. Альбач алмын бидний бахархлыг төрүүл. Чи чадна. Тэнгэр минь. Хожчихлоо. Зайлсхан энэ үеийн ялагч болж энэ жилийн авраг боллоо. Тийм ээ. Хойдоо зайцхан минь чамаараа маш их бахархаж байна. Үгүй шудраг бос байна. Тэр өмхий бяслаг бол хайдсан. Тийм биш шүү. Энд булгаацж байгаа нь ганц чи. Булгаацаагүй би бол тав намайг буулга. Намайг гүтгсэн. Ямар их чимээ шуугантай байна. Тэмцээн эхлэх болоогүй байхад шүү. Хөөе найзуудаа. Тэмцээ юу асан бэ? Гайхалтай болсон. Зайцхан 1-р байранд орсон. Бүр чипсийг хойдсон. Юу? Болоод өнгөрч гисэн юм уу? Ахаад хэдэн цаг сэлгүүцгэн гэж бодож байсан ш. Ямар мундаг юм бэ? Чамайг хожино гэж мэдсэн юм аа. Ухаантай бицхан нохоо минь. Одоо 1-р байранд орсон ялагчийн шагналыг танилцуулъя. Шагнал нь PlayStation 2. Шагнал нь энэ юм бүү? Мөнгө яасан юм бэ? Гойдоо PlayStation 2. Сүүлийн бүх тоглоомнод байна штэ. Хөх, үнэхээр авч таа гэж үү дээ. Сүү, хамт тоглоцгоё. За одоо аврагтай хамт зураг авахулцгаая. Тийм ээ, нэрэ тгий. Ноён талхаа зурганд ороорой. За. Бүгдээрээ хэлээрээ. Зайцхан. Зайдсан.
Ажилчны ухралд. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Уугаагач тий. Хагас бүтэн сайн хамарч Юугээд өглөөд байгаа юм бэ? Наваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу аах вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу асан юм бэ? Мэддэггүй юм уу? Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваар хардаг. Хөөх, ийм урд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай ус чи алдартай л да. Эхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Битүү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хөөе, яаж гэсэн юм бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штий. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн шүү дээ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй бэ? Та намайг засч өгнө гэж амласан биз дээ. Хүлээгээд байна штэ. Алив дээ хурдлаач дээ. Бошууд л да. Алив. Мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алуу бошоод л да. Ямар хариуцлагагүй юм бэ? Шоко гарлаа. Би энэ ажлаас гарлаа. Айл иртэрч хүлээсэн шүү дээ. Үсчний газар л очоо гэж хэлээд. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашид ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Тэр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагааг нэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь баярлалаа. Хийчих бол ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За суу. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипоумар. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдвчинд чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипоумар. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигсэн би нүдээс асгаж чадахгүй нэ. Миний бүдэж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ. Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Зурагчид яагаад дүрм тувцс өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн юм байна гэж бодно. Шүүрхий болвол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүслэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Сэн газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруутвал баг бүрдүүлэх тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмээрч юм шиг санагдчихэв. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно доо. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа хэрхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой.
Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн бодлоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлж гисэн болов би сүүн крэм шиг санагдаад байх юм. Ирэхээс өмнө жаахан хугацаагаа амчин төрхөн зур та давдаг юм билүү? Өглөөний минь ноён талхаа. Өглөөний минь. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойрооч авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодгоо сүүрсэн байх. Ингээд сүү хаана байна? Бүгдийг бэлдэж гэнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан руу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу? Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний газраа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлийг шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгччихсэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Шахта мэрэгчлээ. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг нь бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гал. Сууч аимшиг юм ярьцгаая. Үсэлэнтэй юм аа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаадаа баяртай байна. Сүү энд бидэнтэй хамт байсан ч болоосоо. Гацчгаад гарч чадахгүй. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олж өгдөө? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцмоор байна. Гүнж бяслаг 2. Мундаг байла. Ясга тоглоомонд чи нэгдүгээрт юм аа. Хөөе. Хинч иймэрхүү тоглож чадсан штэ. Үгүй. Одоогоор би чам шиг ийм сайн тоглодог нарийн бов хараагүй юм байна. Би харийн бов биш штэ. Бяслаг найзаа. Сүү хоцормооргүй бай шүү. Өдөштэй удахгүй хэллээ. Явцгаая. Мэдлээ ноён талхаа. Үжилгээ. Та нар ямар үжилгт явах гэж байгаа? Өнөө орой гүнж төрсөн өдрөө үжилэг хийж байгаа. Бясалга хамт явмаар байна уу? Тийм ээ, явмаар байна. Ингээд би иймэрхүү тоглоомд үнэхээр муу юм аа. Бас хин бэ? Эрхэмдээц бид орж болох уу? Ара? Эрхэмдээц таны онцгой өдрийг тэмдэглэх гээд нарийн боомнууд доор цуглчихсан байна. Миний би тааруу байна. Халуурч байх шиг байна. Бас ханиалга өнөө өрөө би чадахгүй юм шиг байна. Гэхдээ эрхэмдээц та ядаж олон нийтийн өмнө гарч мэдлэхгүй. Улам тардаад байна. Миний гэдэс гар утасны хямдхан тоглоом шиг дуурайд байгааг сонсохгүй байна уугүй. Би ганцаараа зовё. За эрхэмдээц. Одоо тоглоно. Тэнгэр минь тоглоомын донгон анзаараагүй гэж бодсон юм багт. Манай Вантус яамда. Өнөөдөр ч гүнжид байсан өдөр сайхан болж байна шүү. Жоос намтай юм аа. Нэрээ амттай. Зочдоос уучлалт хүсье. Гүнж өнөө орой гарч ир чадахгүй боллоо. Бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ төрсөн өдрийн үжилгээ гүнжид цараасан штэ. Өвдсөн болов? За сүү боломж гарлаа. Өнөө өрөө яах гэж ирсэн санаж байгаа биз? Тийм ээ.
Үсчний газраас сурталчлах гэж ирсэн билээ. Урагшаа. Хөдлөх цаг боллоо. Сүү хүлээж ганцаараа минь орхиод явж байгаа мó. Би ноён талханд туслаад байгаа юм. Удахгүй эргээд ирнэ. Юу? Шудраг бос байна. Хинч танихгүй үйлчлэгэн дээр би юу их болч байна? Ядаж миний тоглоом байгаа юм байна. Тэнгэр минь уцгүй интернет их муу юм байна шүү дээ. Дээд давхарт сүлжээ сайн барих хэрэгтэй доо. Олчихлоо. Энд интернет сайн орж байна. Ингээд үсрээд эрэг үсрээд бас хожигчлоо. Ямар хэцүү юу вэ? Төгсгөлд нь зүүн дэше эргэж болохгүй. Тэнгэр минь чи намайг хэр удаан зогсож байгаа юм? Бүдүүлэг амт. Хөөй, бүдүүлэг байх гээгүй юм шүү. Хуруунууд чинь муу тоглож байгаа нь миний буруу биш шүү дээ. Нэгдүгээр үеийг ч давж чадахгүй хэн байсан? Яаж тоглодгийг харуулад өгье. Юу хийгээд байна? Гайхалтай. Би энэ үеийг хизээч давж чадахгүй байсан. Нэгдүгээр үе их амархан шүү дээ. Яаж юмсан тоглодог юм болоо? Ямар бочинлог юм бэ? Дандаа тоглодог байх та. Анхаарлаа бүрэн төвлөрөж байна. Бас их ухаантай байх та. Ухаантай чадвартай төгс ирэх хүн. Болчихлоо. 10 дугаар үе хүрчихсэн шүү. Юу? Аль хэдийн 10 дугаар юу? Ноён бисэлгээ чи ястай мундаг юм аа. Цаг хэд болчихсон юм бэ? 6 цаг болчихсон юм уу? Би явахгүй болохгүй. Хүлээж энэ урдаа хаачих гэж байгаа юм бэ? Өнөөрэ шин донод цагдаа гарч байгаа. Яасан ч үзэхгүй өнгөрч болохгүй гэж байна. Битгий яваач. Бисэлгээ. Яг надтай адилхан донод цагдаа дуртай юм бэ? Төгс залуу. Тэнгэр минь 10 дугаар үеийг би хизээч давахгүй юм байна. Энэ үеийг давхад бислэг надад тусалж чадах байсан да. Даанч би хаана амьдрдгийг мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй яаж ахин уулзах болж байна. Муухай үнэр нь л энд үлдэжтэй. Гүнж яасан гинэ? Нөгөө зүрхийн хулгайлж гисэн юм шиг байна. Юу? Миний хүүхдийн зүрхийг хулгайлсан? Хааны удмаас хулгай хийвэл цөлөгдөх юм өөхөх ялтай. Үгүй хатагтай. Гүнж үдшилэг дээр ирсэн нэг яслагын дурлж гисэн юм шиг байна. Тэр бяслагыг бодоод өөр юу ч бодохгүй байгаа. Миний охин тэнэг бяслагнаас бол чадвар алдчихлаа гэж юу? Гүйцээ. Охинтойгоо би өөрөө ярилцах болно. Бислэг минь хамгийн сайхан бислэг. Хай. Чи та яах гэсэн? Охин минь би яаж туслах вэ? Ээж нь бүгдийг биелүүлээд өгье. Зүгээр л бислэгтэй ахаад уулзмаар байна. Хэрвээ чадахгүй бол Тэр бяслагын дараахан болж байна. Эрхэмдэц. Би тэр хүүг хаанаас хайхаач сайн мэдэхгүй байна. Орвоо тэр хэдэн зуун төрлийн бяслаг байгаа. Чамд ажилгүй болгоход хэдэн зуун арга байгаа шүү. Мэдлээ хатагтай. Хоттой яар хайж ихэл. Мэдлээ. Энэ одоо юу вэ? Юу болоод байгаа юм бол? Үнд яагаад бяслаг хайгаад байгаа юм бол? Мэдхгүй. Тэр бяслаг их азтай залуу байна да. Гүнжийн төрсөн өдрийн үдлэгэн дээр байсан бяслагыг хайж байна гинэ. Чи үстэй тийм ээ? Би биш ээ найзаа. Би гүнжийн царайг нь ч хараагүй. Явцгаая. Тоглоомын газар руу явъя. Тэнгэр минь гэж 100 сая ногоо өгнө гинэ. Хин дамаатай юм бэ? Ийм их мөнгө хинт ч хэрэггүй шүү дээ. Бас цоо шинхэн снайк бокс ихийг өгнө гинэ. Снайк боксоо нэгэ хэлэхгүй яасан бэ? Дараа уулзъя. Би явлаа. Хөө, би энэ дарааллын нэ. Хизээ тийшээ очих болж байна. Ямар удаан байна? Энэ дарааллын төгсгөл үү? Шин тоглоом дээр байгаа тоглоомнуудыг тоглоно гэж бодохоор л. Хорд миний бит хаар байна. Намайг тавь. Таны төлөө талхны Монгол хотын бүх бяслагыг суулуулчихлаа эрхэмдээц. Ганцхан таал бяслагны үнэрийг мэдэж байгаа. Тиймээс та өөрөө мөн эсхийг тогтооно. Үнэн гэж юу? Миний хайртай бяслаг наашаа ирэх юм уу? Өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тийм үнэрийг хизээч мартаж чадахгүй.
Өнөөдөр гэж юу? Би тоглоомын шийдсэн бяцлагтайгаа ингэж хамт тоглох нэ. За, эхний бяцлагыг түргэн оруулаарай. Эрхэм дайцын амгалан алтгий. Би таны төлөө ирлээ. Цорганц Мазарила бяцлаг танд үйлчлэхэд бэлэн эрхэм дайцаа. Царай нэм догоо байсныг санахгүй байна. Тэгээд чи миний бяцлаг гэхэд өнөр нь шинээрээ байна. Биш. Гүнжээ гой хүлээлтээ. Сайн уу Гүнжээ? Намайг чедар бяцлаг гэдэг. Хурц үнрийг минь үнэртэж үзнэ үү? Тэгвэл та хайж байгаа зүйлээ гарцаагүй олно. Яа! Амттай байна. Гэхдээ миний бяцлаг илүү гашаалсан. Хурц биш харин муухай өнөртэй. Дараачих нь. Би цэнхэр бяцлаг байна хадагта. Сайн уу? Би бол Рикото. Дараачих нь. Намайг Иментал гэдэг. Дараачих нь. Намайг утсан гавта. За. Дараачих нь. Энэ бүхэн чинь дуусах юм уу? Энэ янзаараа би бяцлагаа олохгүй юм байна да. Бяцлаг минь яачихсан юм бэ? Эхэн дайцаа. Одоо битгий бууж өгөөч. Энэ дэлхийд зөндөө олон бяцлаг үлдсэн байгаа. Та удахгүй тэр хүүгээ олно. Олохгүй. Ингээд дууссан. Би насан туршдаа гонеглэн. Чи мөн үү? Гүнжээ, төрсөн өдрийн үдшилэг дээр ч байсан бяцлаг би байна. Танд үйлчлэхэд бэлэн. Оо бяцлаг минь үнэхээр хүрээд иржээ. Энэ хамаагүй жаалыг хайхад байсан хэрэггүй. Сонь сонирхолтой байх юм. Та өнөөдөр сэтгэл татам харагдаж байна. Бяцлаг минь 10 дугаар үеийг давж чадна үсттэй. Тийм ээ? Юу? Надаар тоглоом тоглох гэж л хайгаад байсан юм уу? Тийм ээ, мэдээж. Энэ тоглоомыг дуусгах чи туслана үсттэй. Мэдээж. Чи хамгийн мундаг бяцлаг ямар гайхалтай чадварлаг гэж. Үнэн гэж юу? Сүүч үеийг нэм хурдан давчихлаа штэ. Бяцлага сайн байна. Зүгээр дээ. Та яаж байна? Харсан өдрөөс миний зүрх зөвхөн чиний төлөө зохиолж байгаа. Надад чиний тоглоом тоглож байх төрнөөс өөр юу ч бодогддгүй. Энийг талархсан сэтгэл гэж бодоорой. Нин үед зогтно гэж байхгүй шүү. Эрхэм дайцаа. Та зүгээр үү? Наад бяцлага барь. Энд гүнжид үгүй гэж хэлдэггүй юм. Энд ямар доонод нь болоод байна? Байна уу? 911. Бүгд намайг үнэрлээд энд ухаан алдчихлаа. Ямар яаралтай хэрэг гарсан бэ? Байна уу? Байна уу? Хөл бөмбөгийн хаан талах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээд ир. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко, сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи их хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй.
Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан. Энийг л тэмцээн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм аа эрхэмээ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг цаагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалж өгч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён тахаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа биз? Таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалж уулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү, чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсоо. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү, зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шок. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялцгаад намайг тэрэг бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтов. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй дээ. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За эрхмээ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яхав санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог. Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Дамагт шонхрын өшөглөлт үнэ юм байна. Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, боли. Ахиж хязгаарч хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад хаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Хой, энэ хугацаанд хаа нуугдж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож ч магадгүй. Явж анкетаа бүрдгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хийд юм. Зүгээр л гайхамшиг.
Сүү, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан билүү? Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Удамжны үсчин. Устж явгааг удамжны үсчнийг бид аврана. Талх цагын үсчний удамд тавтан барилно. Өнөөдөр бидний ирсэн газар бол Бэкери захын хажуугийн удам. Энэ зах дотор 3 газар үсчин байгаа. Бүгд хаалга барих шахаж байгаа гэсэн. Гэхдээ та битгий санаа зов. Гоцавьяста үсчин ноён талх дампуурч байгаа үсчний газруудыг аварна. Ноён талха өнөөдөр ч гэсэн та өөртөө итгэлтэй байна уу? Тэгэлгүй яа. Мэдээчтэй. Манай ноён тал үс засахтаач сайн, мөнгөч гэсэн сайн олдог шүү. Тийм ээ ноён талхаа. Тэгвэл хамгийн шилдэг үсчинтэй хамт эхний үсчний газар руугаа явцгаах уу? За эхний үсчний газар бол энэ газар. Яс зүйг мэдхүү. За тэгэхээр залуусаа орцгаах уу? Тэд яагаад байгаа юм болоо? Харин тийм ээ. Хэн нэгэн байна уу? Ноён талхаа тэр мушгаа бов сэлэн барьчихсан байна. Талхны сэлгнээс гэрэл задарч байна. Хөөх, тэрийг хардаа. Оо. Хөөх, ямар их сэлэн бэ? Эднэр чинь юу вэ? Хаадын сэлэм, отгийн дайны сэлэм, хөрлөвийн жад сэлэм. Төрлийн ахуй ходог хүрдэл байна штэ. Хөөх гайхалтай. Үнэхээр олон сэлэн байна. Энийг бүгдийг юунд ашиглах вэ? Ийм юм байхаа. Бурхан минь бүр ялаа хүртэл хуваачглаа штэ. Би үсчний газартаа зөвхөн сэлмэл ашигладаг. Хоол идэхтэйч компьютерээ тоглохдооч зөвхөн сэлэм. Тийм байх нэ. Таны чадварыг харж болгосон болов уу? Гайхалтай чадвар байна да. Одоо сүүн крем хэрхэн бэлтгийг харуулъя. Тийм байх гэж. Үнэхээр сүүн крем бэлэн болж байна. Ийм зөөлөн сүүн крем амьдралдаа идэж үзээгүй байх шүү. Овоо юм аа. Гэхдээ сүүн кремийн хүртэл заавал сэлмэр Цэвэр сүүн кремийг харин ч цэвэр ариун сэлмэр хийх ёстой. Хөөх, тогтсон үзэл баримталтай юм байна. сэлмэн дуртайг нь ойлгож байна. Ус засахын хар мар байна. Өнөөдөр ч гэсэн гудамжны үсчний газрыг шалгагч сүү маань үсээ засуулна. Надад даатахад болно. Яагаад сэлэм суулгаад байна? Ус засах ариун үйлд байж хэрглэж болохгүй. Бүх үсийг сэлмээр засдаг юм. Эний сэлмийг хүрт. Ийм цаашаа талах гэж байдаг а? Ноён талхаа сүүний саханд маань нүх гарах шаглаа шүү. Хүмүүс яагаад зовтдгийг ойлгочихлоо. За, тэгвэл дараагийн үсчний газар руугаа явцгаах уу? Тэгээ явцгаая. Зя, хоёр дахь үсчний газартаа ирчихлээ. Цэмцгэр үсчний газар. Энэ ямар газар вэ? Ийм юм байх уу? Тэнд шилэн хаалга байсан бай. Хаалганд нь ширхэг таасч алга байна штэ. Энэ үсчний газар бол жилбэр ариун цэврээрээ тэргүүлдэг газар юм байна. Тэгээд яагаад хөнггүй байдаг юм? Зя, нэг орцгоох уу та? Энэ дэвааж юм уу? Ноён талхаа сахиусан тэнгэр байх шүү. Тавтай морилно. Цэмцгэр үсчний газарт ирсэнд баярлалаа. Орцохоос өмнө ариутгал хийлгээрэй. Хөөх, манай үсчний газраас ч илүү цэвэрхэн юм аа. Юм гялалзаж гялтганаж байна. Үсчний газрын гол зүйл бол ариун цэвэр.
Бүтээгдэхүүний ариун цэвэр 100%, ажилтны ариун цэвэр 100%, эмэг цэг цэвэрлэгээ 100%. Үнэхээр төгс юм аа. За ойлголоо. Одоо ус засах чадварыг чинь харъя. Сүү. Мэдлээ. Чи чинь яаж байгаа нэнэв? Наад бохир өгцгөө хаан тавих гээд байна. Энд чинь яаж байгаа нэнвэ? Миний өгцөг. Манай цэмцгэр үсчний газар бол өглөө цэвэрлэж, өдөр ариутгаад, орой бүх тоос шороог цэвэрлдэг төгс үсчний газар шүү. Ямар цэвэрхэн газар вэ те? Муухай юмнууд чинь юу гэж бодоод орж ирж байгаа юм? Хурдан гарцгаа. Энэ үс чи яагаад байна? Дахиад ястаа арахгүй дээ. За, сүүлчийн үсчний газартаа ирлээ. Орох хэрэгтэй байх тийм үү? Тийм л байх та. Унаад үсчний газар их л сонссон юм шиг байна. Энд хүн ихтэй юм байна. Орлого сайтай байх та. Эднийх өөрчлөлөгч ихтэй л дээ. Гайхалтай нийт орлого нь алдагдaltaй юм байна. Ямар сони юм бэ? Сайн уу ирэх мүү те? Донат үсчин байна. Тавтай морил. Манай үсчний газарт ундаагаар үйлчилж байгаа. Хөөх, энэ бүх ундааг үнгөө өгдөг юм байх та. Надад жимстэй цай өгчих. Жимстэй цай юу? Манай цэсэнд жимстэй цай байхгүй. Оо байхгүй л яг. Уучлаарай ирхмээ. Оронд нь би ус зассан төлбөрөөс 1000-ыг хасъя. Хөөе, үсчээ. Энэ гүзэлцэг нь хэтэрхий жижиг юм байна. Уучлаарай. Ус зассан төлбөрөөс 2000-ыг хасъя. Сэтгүүл чинь өнгөрсөн сарын байна штэ. Бүгд миний буруу. Ус зассан төлбөрөөс 3000-ыг хасъя. Ашиг олох гээд байгаа мó үгүй юм уу? Яагаад төлбөрөө хасаад байгаа юм? Тийм шүү эзэгтэй. Манай ноён талах бол аль болох нэмэж авах гэж хичээдгий. Эдний хамгийн том асуудал бол захирал нь хэтэрхий зөөлөн болохоор жижигхэн алдаа гарсан ч дандаа үнэ хямдруулдаг юм байна. Үсчний газар сар бүр алдагдал дандаа алдагдaltaй байдаг. Цагаа хий. Ногоон цай хүйтэн байсан болохоор хасах нь 2000, гүзээлзгэн жижиг болохоор хасах нь 3000. Тав цаад үзэхээр хасах нь 5000. Та 5000 аваарай. Тийм ээ, үсээ засуулчаа 5000-ыг авчлаа. 100000-ыг авсан. Дахиад ирнэ. Мөнгөгүй үедээ энд ирэхэд болно. Ус засаад мөнгө авах нь бүхэл нэмж өгдөг хэрэггүй. Эдний хамгийн бүтэхгүй юм шиг байна өө. За ингээд бид 3 газрыг шалгаж үзлээ. За тэгэхээр ноён талхаа ямар байсан бэ? 3 үсчний газар тайлайланд нь асуудал байгаа. Маш том асуудал. Ёс зүй мэдхүү үсчний газар бүтээгдэхүүнээ сайхан янзалдаг. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ үсийг хайчаар засах ёстой. Юу вэ? Сэлмиг үл тоож байгаа мó? Дараагийнх нь цэмцгэр үсчний газар. Ариун цэвэр нь хамгийн шилдэг. Мэдээч шүү дээ. Тэм үйлчлүүлэгчээ бохиргээд хөөдөг нь яаж байгаа юм? Тэр талхнууд бол үйлчлүүлэгч биш, бөм бохир нь ян шүү дээ. Эцэст нь донот үсчин болоо үйлчлэгээ сайтай. Үс засах тааж сайн юм. Би юу? Баярлалаа ирхмээ. Гэхдээ үйлчлүүлэгчэд хэтэрхий их өгдөг нь асуудал. 8000-ны үндэс суур алга байна. Үнэхээр уучлаарай. Би оронд нь 100000-ыг өгье. Эрхмээ, өнөөдрийн үсчний газруудад ямар ч ирээдүй байхгүй юу? Одоогийн нөхцөлд бол амаргүй. Гэхдээ би бол ноён талах нэг арга байгаа. Нэр юу? Тэр чинь ямар арга юм бэ? Тэр бол 7 хоногийн дараа. Хаалга барьж байсан годомчны үсчний газрыг би даварна. Талхны үсчний газрын эзэн ноён талхаа. Өнөөдөр талхын шийдлээр үсчний газруудад ямар өөрчлөлт орсон байгааг шалгахаар ирлээ. Ноён талхаа өнөөдрийн 3 газарт итгэлтэй байгаа юу? тэгэлгүй яах вэ? За, ноён талхын шийдлээр дахин төрсөн газар бол энэ. Гудамжны үсчний газраа нэрээ өөрчилчихсэн байх шүү. За, орж харъя. Хөөх, үнэхээр хүн ихтэй байна. Өмнөхөөсөө өөр болсон байна шүү. Юу болсон юм бэ? Өөрсдөө нэг хардаа. Хөөх. Энийг л үзэх гэж ирдэг юм штэ. Бичлэг хийгээд бантубд оруулнаа. Хөөх. Мушга бовны сэлмийн чадвар бүр гаргууд сайн болжээ. Энэ залуу бүтээгдэхүүнийг сайхан янзалдаг.
нөхрөх хүлээгээрээ. Хөөх, шалан дээр нь ямар ч тоос алга. Чиз стик цэвэрлэгэндээ болон шилдэг. За, үсийг тань засаа дуусчлаа. Засалт нь ямар болсон байна? Цагуур нь таалагдж байна. Яагаад ингэж удаж байгаа бэ? Оо, тийм үү. Уучлаарай Миний ирэх. хайрын цагийг яах болж байна? Тэгвэл би ус зассан төлбөрийнхөө талыг л авъя. Болохгүй. Бүр харж бай. Түрүүн сонссон мэдтэй тал төлбөрөөл авъя гэсэн. Тооцоог яг л сэлэм шиг хийх ёстой. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Өгье. Ухамсаргүй нянг устглаа. Тавтай морилно. Үнэхээр гайхалтай юм аа. Ноён талхтаа энэ бүгдийг тооцоолчихсан байж шүү. Ийм болохоор л 3 үсчинг нэг газарт ажиллуулжээ. Хөөх, та үнэхээр гоцгоонтой юм аа. За, дараагийн үсчний газар хаана вэ? Макароны амралт. Чихэр тусан туслах гоё амттай. Тансаг төлөн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попот. Ядарчлаа. Жахан дөг хийгээдхий. Тэрэд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагатаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч бaldгүй мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе хайр макароно. Төрсөн өдрийн хүргэе. Тийм ээ, хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зориулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Хөөх! Хөөй! Шүтэн бишрэгч юу? Тийм ээ, би байна макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх! Хачи юм аа. Намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг? Чамайг ин гэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотод танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Тогтох тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нөхөр би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Яг энэ. Тэрийг. Ганцыг зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождгийг. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да ягшрэ. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатуу. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах байна. Хөгшин бас ууртай. Энэ нийтдээ юм аа. Ноён талах гэж хин.
Ноён талх гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юурбус. Таач намайг алдаа гаргахаар уурладаг. Их уурладаг. Ямар этгийг би мэднэ. Чи бас ууртаа хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Лаад чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хапмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагдаг ийж бүтэн. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чигээр туслаа гайамтай. Ансага зодон бас чигээр бамбам. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхээг рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхээг? Чи ер нь зураг агуулж байгаагүй юм уу? Зургийн бүхэй гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхэй гэж мэдэхгүй. Тэгвэл ороод үзээ. Явж дурсамжуулдэцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих ба. Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус байна. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шууган дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үсттэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер сурчлагаатай. их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагтаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Хөрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрээ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарцад. Харц бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макаро, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи мөн үү? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааширч авъя. Тэр зургнууд хайчч ба. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа талархал илэрхийлмээр. Хөгжилдөө шинэ хадлын явдалтай уулзах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналдаггүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Тасалбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү.